It was at this moment that he knew. He fucked up. Самцано Фичинзит тавтамарл. Энэхүү цуврал бишрүүдээр би та бүхэндээ амьдралдаа яадаг жижиг зүйлс бидний амьдралын хэм маягт хэрхэн эргээр болон сөргөөр нөлөөлдөг талаар ярилцах болно. Жишээ нь та хөдөлгөөнгүй байснаар таны биед ямар сөрөг нөлөө гардаг. Тэгээд буруу хооллолт, тамхи, алкоголын хэрэглээ гэх мэтчлэн. Харин энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ макро буюу хоолны дэглэм мэдж явах ёстой хамгийн ихний зүйлийг ярилцах болно. За, юун түрүүнд макро нь уураг, өгтөс, нүүрс ус гэсэн 3 том нэгжтэй. Бид эрүүл хооллолт эсвэл жингээ хасах гэсэн ямар нэгэн үг сонсоход хамгийн түрүүнд өгтөс гэдэг зүйлийг хасах талаар бодож эхэлдэг. Ингэснээр бидний хоолны дэглэмд хамгийн ихний алдаа гарч байгаа юм. Яагаад вэ гэвэл өгтөсийг хасснаар бидний бие махбодод маш олон сөрөг нөлөө гарч эхэлдэг. Жишээ нь тосон дуустдаг А, Е, К, Д гэсэн витамины дутагдaltaр эрсдэлгэсдэг. Тэгээд үүнээс гадна бидний бие махбодод маш олон чухал үүрэг гүйцэтгэж идэг гормонууд тосон сүртэй байдаг. Харин ашигтай илүү сайн өөх тосоо авснаар бидний бие махбодод түрүү хэлжсэнчлэн гормонуудын нийлэгжил илүү ихсэж бидний бодис солилцоо хурцна. Тэгээд үүний хажуугаар витамины шимэгдэлт ихснээр сэтгэл зүй байдал ч илүү дээшлэх боломжтой гэсэн үг юм. Харин ашигтай сайн өөх тосыг хаанаас авах вэ гэвэл та өдрийн хоол эсвэл орой хоолныхаа аль нэгэнд нь оливтэй ямар нэгэн салаад хутгаж идэж болно. Эсвэл өдрийн аль нэг зуушаа самар болгож болно. Өглөөний цайндаа авокадо нэмж болно. Энэ бүхэн танд боломжгүй эсвэл хиймээргүй байвал та мэдээж хамгийн амархан буюу омега 3, омега 6-тай капсул хэрэгжүүлэх болно гэсэн. За ингээд уургийн талаар ярилцгаая. Уургийг бид бүхэн 3 том их үсрээс авдаг. Нэг нь малын гаралтай хоолнос буюу мах, өндөг, тэгээ бүх сүү цагаан эдэн. Хоёр дахь их үсэр нь ургамлууд. Энд нь будаа, бүхэл үрийн гурил, бүх нарийн ногоонууд, тэгээ хүнсэндээ хэрэгж байгаа бүхэл ногоонууд, тэгээ жимс нь орж байгаа гэсэн үг юм. Гурав дахь нь хүнсний нэмэлт тижэл буюу яг нөгөө нэг найруулж удаг уураг гэсэн. Энэ 3 уураг нь яаж хоорондоо ялгарч байгаа вэ гэвэл ургамлын уураг нь биднэрт хэрэгтэй орлогосчгүй амин хүчил арай багаар оршдогтол байгаа юм. Нөгөө хоёр нь бол яг л адилхан. Ингээд бид бүхэн уургийг биедээ оруулаад амин хүчил болтон задалдаг. Амин хүчил буюу амино. Бас бэлтгэл дээр хэрэглэгддэг нэгэн хоол нэмэлт тижээлүүд нэг бид бүхэн бүгд амино acid, амино комплекс эсвэл BCAA гэж дууддаг. Бид бүхэн уургийг биедээ оруулаад амин хүчил болтон задлаад тэгээд хэрэгтэй газараа тэр амин хүчлүүд нь хэрэгтэй уургийн нийлэгжилд оролцсон гэсэн үг юм. Яагаад заавал ингэж байгаа вэ гэвэл бид нар орж ирсэн уургийг яг тэр байдлаар нь ашиглах боломжгүй. Тийм учраас ашиглахад хамгийн тохиромжтой байдалд нь оруулж байгаа нь энэ юм. Уурыг бидэнд маш олон бүтэц үйл ажиллагааны үүрэгтэй. Хамгийн ихэнд бид бүхний сайн мэддэгчлэн булчингийн нөхөн сэргэлт. Уураг уулаа гэж чи ид шидийн байдалтайгаар булчинтай болно гэсэн үг биш. Булчин тодорхой хэмжээний ачаал өгснөөр тэр ачааллыг дараагийн удаа даван туулахын тулд бидний хоол хүнсэндээ хэрэглэж байгаа уургууд тэнд очиж булчин илүү сайн болоход нь тусалж байгаа юм. Үүний дараа бид нар бүгд тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар өвдөж байсан. Тэр өвдсөн үед биднийг өвтгөж буй гадны биет орж ирсэн байна гэдгийг дархлааны эсүүд хоорондоо уургаар мэдээлэл солилцож харилцаж байдаг. Дараагийн бас нэгэн том жишээ нь гэвэл хоол боловсруулах зам гэх мэтчлэн маш олон химийн урвал хүний биед явагдаж байдаг. Энэ бүх химийн урвал бас нэгэн төрлийн уураг оролцож байдгийг бид бүхэн энзим гэж нэрлэдэг. Энэ мэтчлэн биед маш олон бүтэц үйл ажиллагааны үүрэгтэй. Тийм учраас уураг бас бидний хоолны 25-аас 30% байх шаардлагатай байдаг. Мөн уураг хэрэглэснээр элэг, бөөр болон эрэгтэй хүний нөхөн үржихуйн системд сөргөр нөлөөлдөг гэсэн цуу яриа байдаг. Энэ цуу яриа нь огт худлаа бол бас биш. Яагаад гэвэл зарим хүмүүс амьдралын буруу хөвчлээс болоод аль хэдийн элэг болон бөөрөндөө тодорхой хэмжээний эмгэг өөрчлөлт үүсгэсэн байдаг. Үүнээс болоод биеийн хүчний ачаал ихсээд мөн хоолны дэглэмд өөрчлөлт гарах үед тэр эмгэг өөрчлөлт нь өвчин болж сэтэрч танд мэдэгдэж байгаа юм. Харин та үүнээс сэргийлмээр байгаа бол өдрийнхөө талыг л өөртөө зарцуулаад эмчид үзүүлээд итгэн шинжилгээ өгөхөд та энэ төвөгтэй байдлаас өөрийгөө хангалттай хамгаалж чадах юм. Жишээ нь би сүүлийн 7 жил тасралтгүй уур болон хоолны нэмэлт хичээлүүдийг хэрэгжиж байгаа. Яаж зүгээр байгаад байгаа вэ гэж зарим хүмүүс дандаа асуудаг. Зүгээр л би шошгон дээрх зааврыг дагаж хэрэгэлдэг.
зааврын дагуу хадгалдаг, бүх юм ном журмаараа явдаг. Ингээд уургийг ямар үед хоолны нэмэлт хичээлээр ашиглах хэрэгтэй вэ гэвэл юун түрүүн та өөртөө нэмэлт хэрэгцээ үүсгэж бэлтгэл сургалт хийж байгаа бол үүний дараа та ямар нэгэн онцгой хоолны дэглэмээс болж өөрт хэрэгцээд бүх орлогошгүй амин хүчлээ авч чаддаггүй бол заашгүй уургийг нэмэлт хичээлээр ашиглах шаардлагатай. Үүний хажуугаар нэг анхаарах зүйл бол заавал хоолоо идэх ёстой шүү гэдэг мессеж юм. Яагаад гэвэл энэ бол хоолны нэмэлт хичээл. Энэ бол хоол биш. Мөн энийг ашиглаад учир зүггүй амар бакиулаад байгаа юм бол байхгүй. Нүүрс ус. Энэ бол бидний биеийн гол түлш. Яаж бид нэр түлш болгож ашигладаг вэ гэвэл нэн түрүүнд бид нар нүүрс усыг иддэг. Идчихэд бид нар дараа нь глюкоз болгож задлдаг. Энэ глюкозыг инсулиний тусламжтайгаар бид бүхэн харин бүх энерги зарцуулалт болон энерги үүсгэлтэндээ ашигладаг. Авж байгаа их усүрээр нь нүүрс усыг 2 хуваах хэрэгтэй. Сайн болон муу. Яагаад ингэж хуваах шаардлага гарч байгаа вэ гэвэл муу нүүрс усны их үүсвэр гэдэг нь маш амархан задардаг нүүрс усыг хэтэрхий их хэмжээгээр агуулдаг. Тэр их хэмжээгээр нүүрс ус бид орж ирэхэд үед хүн бүгдээрийг нь мэдээж глюкоз болгож хуургана. Харин бүгдээрийг нь энерги үүсэлт болон энерги зарцуулалтанд ашиглаж чаддгүй улмаас өөх үүсч эхэлдэг. Харин энэ их өөх хуримтлагдах тусам та таргална гэсэн үг юм. Харин сайн нүүрс ус гэдэг нь байгалийн төрхөөрөө байгаа буюу яг ургамал, ногоо, бүхэл үрийн тариа, жимс, самар гэх мэтчлэн зүйлс дагуулдаг. Яаж сайн гэж хэлж байгаа вэ гэвэл мэдээж эдгээр нь дотроо тодорхой хэмжээний уураг, эслэг болон өөх тусыг агуулждаг. Тэгэхээр нэг дор маш их хэмжээгээр идэхэд хэцүү байдаг. Тэгээд бас яг биеийг хангалттай хэмжээгээр нь нүүрсээр хангаж чаддаг. Нүүрс ус нь харин бидний хоолны дэглэмийн 40-с 65% байх шаардлагатай. Энэ 3 макро нэгжийн аялал нь бидний биед яг адилхан явагдана. Ямар ч төрхтэй байсан. Яаж вэ гэвэл мэдээж бид хамгийн түрүүнд идэнэ. Идэх үед юу болох вэ гэвэл бид нэр шүдэрээ бутлаад дараа нь шүлсээрээ дэвтэнэ. Шүлсээрээ дэвтэх явцад өөх тос болон нүүрс усны хамгийн ихний химийн задраа явж эхэлнэ. Түрүүн ярьжсэнчлэн липаза болон амилаза гэдэг тусгай энзим уургийн тусламжтайгаар ингээд шүдэр бутлагдаад шүлсээр дэвтсэн залхихад амархан болсон хоол хүнс ходоод руу орно. Ходоод руу ороход 2 их өрмөц зүйл хэлж байгаа. Нэг нь төмөр төлхөөр хүртэл уусгах чадвартай ходоодны хүчил. Хоёр дахь нь болохоор уураг задлагдаг пепсин гэдэг энзим. Энэ энзим нь бидний эзэн бүх уургийг амин хүчил болон задлахад тусалдаг. Мөн үүний хажуугаар нөгөө түрүүн хэлсэн хүчил нь зарим химийн холбоонуудыг денатурацид оруулдаг. Ингэснээр задралт нь бас тодорхой хэмжээнд тус болно. Энэ явахын хажуугаар бас мөн нэг сонирхолтой үйл явц болдог нь ходоод хоолыг дотор нь хольж байдаг. Хольж байх үйл явцад маш бага багаар буюу 3 мл-ээр нарийн гиз рүү цутгаж байдаг. Нарийн гизэнд орж ирэхэд дотоод шүрлийн эсүүд мэдрээд элэг, цөс болон нойр булчирхаанаас дотоод шүрлийн онцгой жуус ялгардаг. Энэ жуусэнд нь бидний хоолыг шимэгдэл болон задралтанд нөлөөлөх онцгой уураг энзимүүд агуулдаг байдаг юм. Ингээд нарийн гизээр яваад цутлан гизэнд очих үед бид нар хангалттай хэмжээний глюкоз, амин хүчил болон өөх тосыг шимэгдүүлж авсан байдаг. Цутлан гизнээс бүдүүн гиз рүү ордог. Харин та үргэлжлүүлээд бүдүүн гизэнд үйл ажиллагааны талаар илүү сайн мэдмээр байгаа бол бидний дараа оруулах пробиотикийн талаарх бичлэгийг үзээрэй. Одоо ингээд хамгийн сүүлийн тэгээд жоохон тань төвхтэй санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол яг үндэ нэг удаа бодоод үзчихэд маш энгийн байдаг байгаа. Доор би нэгэн томьёо оруулсан байгаа. Тэр томьёонд та нас, өндөр болон биеийн жингээ оруулаад өөртөө өдөрт хэр их хэмжээний калори хэрэгтэйг бодож олоорой. Тэгээд тэр калори чинь 20-с 25% нь өөх тос, 20-с 25% нь уураг, 40-с 65% нь нүүрс ус авах шаардлагатай санаарай. Ингээд та өөртөө тохирсон хоолны дэглэмийг зохиох чадвартай боллоо гэсэн үг юм. Ингээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Дараагийн бичлэгээр би та бүхэндээ микро хоолмос болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд яг танд яаж үйлчилдэг талаар мэдээллүүдийг хуваалцах болно. Мөн үүний хажуугаар дасгалуудын бичлэг бас орно. Тийм учраас та subscribe хийгээд доор орших хонхон дээр дараарай. Баярлалаа.